2024 оноос хойш сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд 13 сургуульд 19300 хүүхдэд 7 хоногийн 3 өдөр сүүг өгж үр дүнгийн тооцсон, үр дүнгийн үтсэн. Ингээд энэ хөтөлбөр үр дүнтэй явсан учраас нийслэлийн засаг даргаас дэмжлэг үзүүлж, за энэ 2026 оны төсөв дээр 8.9 сая төгрөг буюу 8.9 тэрбум төгрөг буюу 9 орчим тэрбум төгрөгийг суулгалаа. Тэгэхээр энэ бол 7 хоногийн 1 өдрийн сүүний хэрэглээ, хүүхдийн сүүний хэрэглээг нийслэл дааж байна. Тэгэхээр дүүргүүд 7 хоногийн бас 1 өдрийг дүүргийнхаа 2026 оны төсөвт суулгаж, за мөн одоо нийслэлийн боловсролын газар буюу дүүргүүдийн боловсролын газар зохион байгуулалт хийж, холбогдох дүрм журмыг батлуулж, эцэгхээс 1 өдрийг бас хариуцуулаарай гэж би бас энийг албан ёсоор протокол тусгуулж байгаамаа. Тэгэхээр энэ одоо төсвийг зайлшгүй 26 оныхоо төсөвт суулгаарай гэж дүүргийн засаг дарга нарт хэлж протокол тусгуулах хүсэлтэй байна.